За өнөөдрийн Христос боловсролын одоо курсын төгсгөл оюутнуудын талент тоглолтыг нээж хөгжүүл зохиолч Хяалтан Гэрлийн хөгжим Мэндэ гэдэг энэ сайхан бүтээлээр өнөөдрийн тоглолтыг бол эхлүүлж байна. Жил болгон уламжлал болгоны хөгждөг төгсгөлийн одоо курсын оюутны тоглолт гэдэг бол мэргэжлийн багш нарын олон жилийн хөдөлмөрийн үр дүн байдаг. Тэр үр дүнд яг багш сурч эцэгчдтэй танилцуулдаг. Тэгвэл энэ удаа Монгол Улсын консерваторийн хүнсийн хөгжмийн тэнхимийн их хурангийн багш Божа багшийн маань 3 сайхан шар та бүхэнд Божа багшийн 7 жилийн хөдөлмөрийг танилцуулж байгаад бол их сайхан одоо ийм онцгой сайхан тоглолт өнөөдөр эхэлж байна. Өчигдөр би Божа багшийн Facebook-ийн нэгэн комментиг олж уншсан. Түүн дээр өнөөдрийн хүүхдүүдийн тоглолтын дээр нэг онцгой өгүүлбэр бичсэн байна л да. Бурхан багш аз жаргалыг хүмүүст өгөхийн тулд олон аргыг хайгаад эзэд өсгөлтөн хүмүүний сэтгэлд энэ аз жаргалыг өөрөө ирж олох тэр хувь тохиолыг шингээж өгсөн гэж. Хүмүүс өөрийнхөө аз жаргалыг тэнгис талаар бодлож баяр цэнгэлээр төрөхийг хүсдэг. Тэгвэл өнөөдөр энэ тоглолтын гол эзэд маань хоёр тэнгис нэг баяр цэнгэл хамтдаа энэ тоглолтыг та бүхэнд хүргэж байгаагаараа та бүхний дотоод сэтгэлийн аз жаргал амар амгалан энэ тоглолтоор одоо илэрхийлэх ийм зорилготой юм сайхан тоглолт байна. Ингээд Мэндэ уран бүтээлийн бүжигчд маань Улаанбаатар театрын бүжигч байлаа. Энэ бүжгийг Монгол Улсын говийн жижигчин инх гэрэлтэй гэлээж өнөөдөр их хуур хөгжим Мэндийн цагаатыг дуу хуур хөгжмөөр өргөн барих хэмжээнд хөгжиж ирсний том сайхан онцлог та бүхэнд танилцуулсан. Ингээд та бүхэн би төгсгөлийн курсын их хуур хөгжмийн төгсөгч баяр цэнгэлэг урьж
Баяр цэнгэлмэн шатрын үлзээ баярын Клисанто Спикато гэдэг бүтээлийг болдог болно. Нэрнээс эглээд их хурд хөгжмийн тугал гаргачлал түүний тоглох ур зүйтэй холбоотой нэг хүмүүс бүтээлийг баяр цэнгэл бууж авах шиг удирдлагандор та бүхэнд одоо тоглох бэлэн болжээ. Баяр цэнгэлийг тайлбар өгчээ. Концерт хийж энэ
техник зориулсан телес сандо спекато гэдэг энэ нэг өрмөц онцгой сайхан бүтээлийг урлагийн говийн зүтгэлтэн шатрын үлцээ сайхан зохиос нэг анх удаа та бүхэнд манай баяр цэнгэл тоглосон тохиоллоо. Ингээд та бүхэн божа багшийн шав Ерөнхий боловсролын годоо хөрсөн төвсөнгийн оюутан их уур хүчмийн төгсөгч Тэнгисийг болж байна. Тэнгис Бектүрн гэдэг нэгэн шин бүтээлийг бас та бүхэнд тоглож сонирхолно. Энэ бол өнөөдөр анх удаа та бүхэнд тоглох гэж байгаа онцлог. Энэ бүтээлийг хөгжмөн зохиолч J2 зохиосон. J2-ийн хувьд бол жаз хөгжмийн урлагт бол маш үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Манай жаз чиглэлээр бас мэргэжлийн хэмжээний олон сайхан бүтээлүүдийг дөрвж байгаа энэ хөгжмөн зохиолч. Тэгээд Тэнгисийг жаргал сайхан тоглоороо энэ сайхан нөхдөөрийг бид бүхэн сайхан тоглож хүсэж байна.
Удаатай бүхэнд манай хоёр дахь тэнгис гарч ирнэ. Тэнгисмен Таката гэдэг бүтээлийг олноо. Энэ Таката бүтээлийг манай их хуурын мэргэжлийнгийг бас сурчдаг гэсэн хөгжмийн зохиолч урлагийн гавьяа зөвлөлтөнд ариун болон зохиосон. Тийм учраас ариун бол энэ сайхан бүтээлийг их хуурд зориулсан учраас их хуурчид бол бас нэлээд өрөмц бүтээл авах гэж бас боджээ. Ингээд та бүхний Таката бүтээлийг тэнгис тоглосон болно. Концерт мастер багш Инх зул. За манай гурван төгсөгч маань уцаас энэ би та бүхэнд их хурцны үүсэл үйлчлэлийн талаар дотор хэмжээний мэдээлэл хүргэх хүсэж байна. Их хурцн бол үндэсний найрал хөгжимдөх суур хөгжим. Тэр цэма хорн бос, сакс нарын, англи зүүн, кордофон ангилт хамаардаг, контрбас болон ижил төстэй бас хөгжим чавц хөгжмийн энэ төрөлд хамаардаг. Их хурцн нь 1937-аас 1947 оны хооронд Монгол улсын хэмжээнд тоглогдож байсан гэрлэн зураг болон бичгийн сурвалж бол байдаг.
Гэхдээ аль биесээр 1961 оноос их хор хөгжмийг ардын төвчгийн чуулгад оруулж найр хөгжим тоглогдсон гэж авч үздэг. Тэгэхээр 1937 оноос хойш хэрвээ хөгжим Монгол Улсын хэмжээнд тоглогдчихсэн гэж үзэх юм бол энэ хөгжим бол одоо 88 жилийн түүхтийн хөгжим. 1987 онд соёлын яамны сайд Сүмьявгаан тогтоолоор их хор хөгжмийг танхимын сонгуулиар мэргэжлийн их хуурчдыг бэлтгэе гэдэг ийм зорилгын дор энэ тушаалын дагуу хөгжим хичээлийн сургуулийн захирал заримдорч байна. 133 дугаар тогтоолоор контра хөгжмийн мэргэжлийн багш Баско багш өнөөдрийн танхимын сургуультай мэргэжлийн их хуурчдыг бэлтгэхэд анхны мэргэжлийн сургуулийн хөтөлбөрийг бол бий болгож өнөөдөр албан бусдаагаар 200 орчим яг мэргэжлийн 100 гаруй ширхэг бол бэлтгэдэг байгаа хэлж байгаа. Орос улбаны улсад Япон, Америкийн нэгдсэн улс, Герман, Хятад улсад бас энэ хөгжмөөр тоглодог бас багшийн семинараас гарч ирсэн байна. Тэгэхээр энэ хөгжим 1987 онд хөгжим хичээлийн сургуулийн захирлын тушаалаар орж ирэхэд тухайн үед анхны их хор хөгжмийн шавнар гэх юм уу да сурчаад тухайн контраст хөгжмөөр мэрэгч сурч байсан хүүхдүүд бол бүгдээрээ их хор хөгжмөөр явж орсон. Бас багшгүй дарахындаа энэ хөгжмийн үндэс суурийг хэрхэн яаж тоглохаар хүчлэг нь бас бүтээлцэг бас тухайн үед энэ хөгжмийн хүчил зүйг бас олох гэж бас ийм баг гонцог хугацаанд зарж байсан. 1987 онд хөгжим хичээлийн сургуулийн 50 жилийн ой болсон 50 жилийн ой хүрээнд хөгжим хичээлийн сургуулийн анхны их хууртай морин хуурын дөрвөл Жамин багшийн аялгүй гэрэлтэлд тавсан. Энэ дээр тоглоход их хуур хөгжмөр фаз хипноз хөгжмөр, контрбас хөгжим, сол, рел, яам гэсэн цэвэр хөгжмөр. Цэвэр хөгжмөрөөс фаз хипноз руу шилжиж тоглоход амаргүй байсан хугацаа бага шүү учраас анхны их хуурч бол тухайн үед нэг контрбасын сол рел дээр хөгжиж юм өөрөөр дөрвөлдөө тоглож байсан юм түүх би. Үүнээс хойш өнөөдөр энэ их хуур байна. Бид 38 жил мэргэжлийн их хуурчдыг бэлтгээд ийм урт хугацаанд ирсэн байна. Энэ хооронд тухайн цаг үед их хуур хөгжмөөр орлож ярьсан Гош, Малу, Индрава олон их хуур урлаачдын суурин дээр өнөөдрийн их хуурын хөгжмийн урлал бас тодорхой хэмжээнд өгсөн учраас өнөөдрийн 7 жилийн Бож огсын хөдөлмөрийн үрдэнд энэ гурван хүүхэд маань их хуур хөгжмийг маш тайхтай байдаг хөгжлөө болж байгаа бол би маш баяртай байна. Тэгээд энэ түүхийн үнэт зүйлийг бүтээж олон зуун шавнарын бүх боломжийг нь бүрдүүлж өгсөн их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр үндэслэж бас боогчтой бид бол төлөөс их баярлалаа. Яалтчгүй үндэсний хөгжим дотроо бид өөрийн гэсэн хөгжмийн хөтөлбөрөөр үндэслэгчтэйгээ хамтдаа ингэж хөгжиж байгаа цорын ганц хөгжим яг учраас их хуур хөгжим өнөөдөр бүтэн сайхан юм дурлалтай дүрстэй байнамаа. Ингээд та бүхэн өмнө би баяр цэнгэлэг болж байна. Баяр цэнгэл Чех улсын хөгжмийн зохиолч Жан Ванхалын концертыг тоглож сонирхолно. Жан Ванхал 1763 онд Чех улсад төрсөн. Бидээс тухайн үеийн хөгжмийн зохиолч заавал төгөлдөр хуур тоглолдог, хийл тоглолдог, лончил тоглолдог. Ихэнх нь голдуу Итали руу, Италидаа Венец руу очсон. Тэгэхээр сонгодог хөгжмийн уран бүтээл, уран сандалтаа орж өөрийнхөө хүчийг үздэг. Яг л энэ зарчмаар Ванхал Венецд, Австрид, Германд олон улсад өөрийнхөө уран бүтээлийг танилцуулж тухайн сонгодгийн алтан үед хамаарах Моцарт мөн түүний гол төлөөлөлт дотор Вивальдиг хүртэл энэ дотор орж Ванхалтаас анх бүгд болцож түүний уран бүтээлд дурлаж хамтдаа алтан үеийн сонгодгийн бүхэл бүтэн хөгжлийг төжилжсэн юм хөгжмийн зохиолчдын байгаа. Ингээд амжилттай баярлалаа. Хөгжмийн концерт мистер багш нэгцэл.
бид 300 жилийн өмнө Ванхаалын зохицуулсан тэтэрх гайхалтай бүтээлгээд 300-ны дараа энэ таньсан яс сонсож байгаагаа бас гонцгой сайхан байна. Тэгээд та бүхэн би Яхор хөгжмөд төсөвч Тэнгисийг урьж байна. Тэнгис Австрали улсын хөгжмөд зохиолч Чимаадрын концертод болно. Чимаадрын концерт бол үнэхээр гоё концерт. Энэ концертыг боожорч бийж бас энэ бүтээлээ тоглож төгсчихсэн. Иргэдүүд Яхор хөгжмөд дурлуулахаар олон сайхан бүтээлүүдийг бол Чимаадрын концерт юм аа. Тэгээд тоглож Тэнгис концерт место багш нэгцүүлээ.
хөгжмийн сургалт бол контрасын тоглох арга барилын үндэслэлтэйгээр бас хөгжмийн сургалтыг явуулж байгаа болохоор энэ хөгжмийн тоглох дөөслөл хүртэл тоглох арга техник хүртэл бас өөрөө үнэхээр сайн хөгжиж байгаа онцгой сайн хөгжим. Ингээд та бүхний дараагийн сонсох бүтээл бол Vivaldi концерт. Та бүхний өмнө би хоорын төгсөгч нэгсэн болжээ. Vivaldi болохоор дэлхийд бол үнэхээр агуу хийлч гэдгээр алдагдаа нэгтэй хөгжмийн зохиолч. Vivaldi нийт 500 орчим серенада концертын бүтээл бүтээснээс 291 хийл зориулагдсан. Тэгэхээр тухайн хөгжмийн зохиолч ямар хөгжмийн зэмсэг илүү сайн тоглож чадна түүндээ зориулж тухайн бүтээлийг уралдаг юм байна гэж ойлгож болно. Түүнээс 39 нь фагот хөгжмөд зориулсан юм байдаг юм байна. Vivaldi-гийн хувийн захын дээр дурдсанаар тэрээр ойролцоогоор 94 дөөр битсэн байдаг юм байна. Тэгэхээр одоогоор бол албан ёсоор танилцуулаад тоглогдсон 49 дөөр байдаг. Европ улсын хэмжээнд Vivaldi гэж нэг ийм төслүүд бас нэлээд хэрэгжүүлж байдаг. Олон сайхан уран бүтээлчид Vivaldi төслийг бүрээд Vivaldi уран бүтээлүүдийг танилцуулдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэх юм бол Vivaldi гэдэг нь тал газар гэсэн үг, тал шиг гэсэн утгаар энэ төслийнхээ нэр болгож байдаг. Ингээд та бүхэнд их хургчийн төгсөгчд ингээс концертмейстер Инкц бол Vivaldi концертыг тоглосон байна.
Ингээд их хуур хөгжмийн хөгжлийн талаар бага мэдээлэл болонгүй. 1987 оноос хойш хөгжиж байгаа их хуур хөгжмийн сургалт мэргэжлийн бүрэлд бол маш амжилттай боловсролын бодлогын хэмжлэгээр албан сонгогдол хайцсан. Соёлын яамны сайдын тушаалаар анх техник сургалтаар мэргэжлийн хөгжил өнөөдөр 38 дахь жилдээ сургалтын болон өртөөлн явж байна. Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжлийн тэнхимийн их хуурын ангид одоогоор 2 мэргэжлийн багшаа их хуур хөгжмийн мэргэжлийн их хуурын хөтөлбөрийн үндэслэгч, сургуулийн үндэслэгч Баско багшаа түүнийшээ боожоо нарвай олон сайхан их хуурчдыг бэлтгэхээс гадна энэ жилээс эхлээд миний цагийн багшаар орж бас их хуурын сургалттай танилцаж өөрөөс нэг өөрийн шамнартай 2 багшийнхаа ачаалаас хуваалцаад явж байгаа. Тэгээд их хуур хөгжил өнөөдөр Монгол Улсын хэмжээнд, Монгол угсаатны хэмжээнд Монголын их хуур контрас хөгжимчдийн албан ёсныхаа холбоо 2016 онд байгуулсан. Байгууллагад энэ холбоо маань бас багшийн гарын бүх шавнар нийт 100 гаруй шавнар албан ёсны хөгжимчлэр ороод 2017 онд их хуурын бүтээл зориулсан анх дор уралдаанаа зарласан. Энэ сайхан уралдааны бүтээл уралдааны тэргүүн байрын шагналыг явуулсан манай хөгжмийн зохиолч гişг татхын алтан гэрэл маань бас өндөрлөлийн зураг багшийн дээрээс аваад байж байна. Энэ уралдаанаар бид баггүй олон том хэлбэрийн болон бага хэлбэрийн олон сайхан бүтээлүүдээр их хуурын хөтөлбөрийг баяжуулсан. 2019 оноос эхлээд их хуур хөгжимчдийн улсын анх дугаар уралдаан болсон. Мөн 2024 онд их хуурын холбоо байгуулагдсанаас хойш их хуур тоглоочдын мөн тоглох ур чадвар, тоглох бүрийн сангийн олон асуудлуудаар анхаарлаа хандуулж маш амжилттай ажиллаж байна. Ингээд та бүхний өмнө дараагийн уран бүтээлчийг зарлая. Хөгжмийн зохиолч Родриго. Родриго бол Испани Мексик гаралтай хөгжмийн зохиолч. Түүний бүтээлүүд бол фламинго стилийн гитарын олон сайхан концертууд зохиосон байдаг. Юу нэ амар гадаад байна. La Comparsita танго тоглохын дараа явуулчихсан. Их хуур хөгжмийн төрөл бид мөрийн төрлийн тухай илүү сайн мэднэ. Олон үндэсний хөгжмийн төрлийн зөв хөлөд бол бид бүгдээрээ сонсч байсан. Гэхдээ их хуур дээр квартет байгаа, квартет тоглолт гэдгийг өнөөдөр бид бас сонсох боломжтой болсон байна. Яг тэгэхээр их хуур хөгжмийн зэвсэг маань бас байгаа. Нэлийн амжилттай өчгөөс гадна багшийн байна сургалт өнөөдөр олон хүүхдүүдийн ур чадвар асуудал дээр бол онцгой сайхан нөлөөлж байгаа учраас их хуур хөгжмийн дөрвөл үүссэн байна. Ингээд та бүхний өмнө их хуурын дөрвөл Тэнгис Баяр Цэнгэл Тэнгис амлага нарыг авч байна. Танго Родриго.
манай их хуучдаар багшигаа дугаас илтгэвтэй олон талын явдлын хүмүүс байдаг. Бас доороос төрж өсчөндж байгаа их хуучдын хүртэл олон талын олон хөгжмийн урсгал төрөл зүйлүүд бас ингээд тоглолтыг сайхан их хуучд өсөж төрж байгаа юм байна. Ингээд та бүхний хуурын хөгжмийн гурвал ардын бишгүүр эвэр бүрээ агуун дорж концерт мистер байж нэгцүүлэн Libertango гэж сайхан бүтээлийг бодлоо. Piazzolla Libertango бүтээл Италиас үүдэлтэй энэ сайхан бүтээлийг дэлхийн олон угсаатай хөгжмөөр тоглогдсоноос гадна олон сонгодог хийгээд нэрсээ хөгжмөж тоглосноор дэлхийд танигдсан юм онцгой сайхан бүтээл байгаа. За энэ та бүхэндээ энэ сайхан бүтээлийг өргөн барьна гэж болж байна. Ихор контрсүстэй холбоотойгоос гадна бас их хөг гэдгийг ихор хүчний чуулгатай байдаг юм байна. Их хөг гэдэг юм хэн нэгэн сонсон бол их хөгний тухай бодох хэвээч энэ их буюу язгуур язгуурыг өгсөж бодохаараа энэ сайхан чуулганы нэр өгсөн байна. Ингээд та бүхэнд их хөг ихор хөгжмийн чуулгын аялгау бүтээлээр одоо сонирхолтой гэж байна. Хөгжмийн зохиолч Гадамгийн Алтан уян.
Монгол Улсын тансруудаараа өнсөн шинжилгээ их хуурын мэргэжлийн боловсролын 3 дугаар курсын төгсгөнгийн 3 оюутны маань тоглолт энэ хүрээд өндөрлөхөд шаардж байна. Ингээд их аюулгүй их хуурын чуулгын нийт шавнар их хүндрийн их аюулгүйд их сургалтыг бүтээсэн Боско агштай хүндрэл үзүүлэхээр очиж байна. Тэгээ намуу өнөөдрийн тоглолт их хуурын мэргэжлийн багш Божо багшийн 5 дахь удаагийн тоглолт. Мэдээж их хуур мэргэжлийн хуур жил болгон бэлтгэж байгаа учраас жил болгон энэ тоглолт уламж байдлаар хаш өөрчлөн. Ингээд та бүхний өмнө өнөөдрийн 3 энэ сайхан шавьхаа тоглолтын төгс хүндэтгэлийн таньснаа их багш Божо багшийн эдгээр их багш Боско багшийг тайзан өрж байна. Мөн үндэсний өвчин тэнхмээр хэлэгч Эрдэнэс багшигаас энэ тайзан өрж байна. Монголын мэргэжлийн их хуур хөгжмийн сонголтыг үндэслэгч Боско багшийг хүндэтгэлийн микрофоноос шилжүүлээ. Мөн энэ тайзан Божо багшийг өрж байна. Божо багш бол 7 жилийн хөдөлмөрийг 3 сайхан шавраад амжуулан та бүхэнд өргөж байгаамаа. Ингээ Божо багшаас тайзан өргөе. Өнөөдөр тоглолтоо хийсэн сурагчдаа маш их баярлалаа. Миний анхны шав Божо багштай бас маш их баярлалаа. Сайхан хөтий явуулсан ган бүрэгтэй бас баярлалаа. Манай ган бүрэгч зохиол өгсөн концерт хөтлөн юм аяас тавьж тулсан биз дээ. За Божо багштай дахин баяр хүргэе. Манай гурван маань өнөөдөр сайхан тоглолоо. Тэгээд цаашдаа улсын шалгалтаа амжилттай өгөөд их хуурынхаа ангид үргэлжлүүлэн амжилттай сурсгаараа гэж өрөөё. Баярлалаа. Бүрдсэн мэргэжлийн үзэгчид та бүхэндээ бас баярлалаа. За микрофоныг өмсөвчийн техник хэрэглэгч Эрдэнэ очил. Танд цаг цаваа зориулсан хөрийн гурван оюутан багш нарын урьдчилан хүлээж авч дараа зэрэг зураг өгөх сонссон. Юуны багш нар оюутан сурвалж идэг. Өнөөдрийн тоглолтыг зохиолоосон Божо багш, 3 төгсөгч, оюутан сурагчид өнөөдрийн тоглолтод хамтран оролцож байгаа оюутан сурагчид төгөлдөр уурч багш нэг сурагч нартай мөн өнөөдрийн тоглолтыг бас тайлбарлан их хуур хөгжмийн өвөг зохиол бүтээлүүдийн онцлогыг тайлбарлан өргөж байгаа габар багш нартай дахин баяр хүргэе. Өнөөдрийн тоглолтын энэ 38 жилийн сургалтын үр дүн одоо удахгүй 40 жил болчихж байгаа юм үр дүн өнөөдрийн тоглолтын хөтөлбөрөөс бол маш тодорхой хэсэг харагдаж байна. Танго, мэргэжлийн хөгжмийн зохиолтын бүтээл, сонгодог бүтээлүүдийг одоо хөрвүүлэн энэ их хуур хөгжмөд хэрхэн тоглох, за түүнчлэн орчин үеийн бүтээлүүдээс нэг онцлог санагдсан юм. Мороор хөгжим зориулсан нэлээд төвөгтэй хоёр бүтээлийг өнөөдөр тоглолтоо хөгжмийн зохиолч үзээ хоёр Александр Спекато, за хөгжмийн зохиолчийн хоёрын нөхдөөр гэж байгаа бүтээл бол тэгэхээр энэ хоёр бүтээлээс харахад энэ багш шавийн маш их нүүр хөдөлмөр мэдээж иргэн бүтээлийг их хуур хөгжмөд зориулсан хөрвүүлэх ажлыг бол багш нэлээд цаг цав аваад ажилласан байгаа. Үүн дээр хоёр оюутан цаг цав зориулсан. Тэгэхээр энэ өнөөдрийн тоглолт өдөржихдээ маш их хөдөлмөрөө шингээсэн ийм тоглолт байлаа гэж харж байлаа. Ингээд 3 оюутны маань өнөөдрийн
тоглолт маш сайхан амжилттай болж өнгөрөх болсон байна. Тэгээд дараагийнх нь нэг том даваа бол мэдээж иргэн 12 дугаар ангид усын шалгалт юм шиг том ажиллая. Энэ усын шалгалтынхаа өмнөх маш том зорилгыг гурван оюутан маань маш сайхан давж байна. Бас баяр хүргэе. Усын шалгалтанд амжилт хүсье. Тэгээд өнөөдрийн маш сайхан дутуу болсон дахин таламжлаад ирлээ. Баярлалаа. Боломжтой сураад төгсөгчтэй гэдэг бол багш хүний маш урт хугацааны хөдөлмөрийн хөлс режим. Яалтчгүй төгсөх ангийн хүүхдүүдэд гаргах хурдны бэлгшиг байдаг. Түүний уяач нь мэргэжлийн багш болдог. Энэ сар хүүхдүүдийг бэлтгэж хамсран тоглодог концерт мистер багшийг бол дуртахгүй байхаар аргагүй. Энэ зүйл багшийг 3 сайхан төгсөгч оюутан нийт хөгжмөчтэй хүндэтгэлтэйгээр болж байна. Ийм багштай тайлбарлаж байна. Төрөлдөр хөгжүүлдэг бол үнэхээр маш онцгой, гоцлооч, хөгжмөчтэй их дэм болдог. Тусдах багшийн үгийг маш сайн хийдэг. Энэ сайн гурван төгсөгч оюутнууд бэлдэж энэ олон сайхан бүтээлүүдийг хамсран тоглосон данд нийт оюутнуудын өмнөөс багш нарын өмнөөс гүнээ талархаж байна. Баярлалаа. Нар туссан нутгийн Монгол энэ сайхан хөгжмийг бид бүхэн зааж сургасан багш нарын Монгол та бүхэндээ зориулж одоо тоглож байгаа бүтээл минь бас нар туссан нутаг энэ сайхан бүтээлийг урлагийн гавьяа зүтгэлтэй манай их хурлын төгсөгч Ариун болцохоос ингээд мэргэжлийн боловсруулалтын 3 дахь курсын их хуур хөгжмийн төгсөгч Баяр Цэнгэл хоёр тэнгис далай гарлаач энэ сайхан бүтээлийг та бүхэндээ заруулнаа. Өдөрцөн багш Божа Монгол Улсын консерваторийн үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн үндэсний хөгжмийн найрлагч. Үүгээр энэ сайхан тоглоомыг тавьж байна.
Ирмон хөгжмийн төгсгчдийн хөтөлбөрийн боломжлолт тоглолт энийг өргөжлөж мэргэжлийн багш Боожоодоо баярлалаа. Концерт мэстер багш Үнцэлдээ баярлалаа. Өнөөдрийн сайхан тоглолтыг амжилттай тоглосон баяр цэнгэл Тэнгис нартаа маш баярлалаа. Бас энэ тоглолтод оролцсон үндэсний хөгжмийн найр зөвхөн бүжигчид энэ сайхан жуулгыг эвлүүлэн нээзүүлж эмх зэгцтэйгээр хамтран ажилласан Баасан Сүрэн багштай энэ үе үеийн их хуурчдыг бэлтгэж байгаа Басгүй багшийнхаа энэ сайхан хүч хөдөлгөөнд бүгдэнд нь баярлалаа. Нар тоснуудыг хамтдаа сонсож энэ сайхан тоглолтыг ирмэн өнгөтөрхийг нь хамтраа зүрх сэтгэлтэй бүлээж авсан та бүхэндээ маш баярлалаа. Тэгээд өнөөдөр ингээд шамдрын зүгээс мэргэжлийн багш Боожоод хүндэтгэл үзүүлэх гэж байна. Хэрвээ би энэ гурван хүүхдээ орд энэ сургуулийг төгссөн байсан бол ямар тач нөлөөсөө барьж чадхааргүйгээр тоглох. Тийм сайхан тоглолт болж өндөрлөө. Тэгээд Монгол Синхронис рекординг студийн бүхэл багш Боожоод Өсөлтний багшийн талаар ялгаач. Боожоо багш маань давхгүйгээр хөндлөн зогссон та бид бүгдээрээ харсан байх. Бас бүгшигээ асууж байна. Боожоо багш тань уулзах шиг. За ингээд микрофоныг Боожоо багштай шилжүүлье. Үг хэлэхтэй барах тэгээд зүрх болдог надад ядаргатай юм. Ирмэн гэдэг цаураа манай хүүний 12 дугаар анги төгсөгчдийн юм тоглолт. Тэгээд явж байгаа тавтаа явж байна. 10 давхар 20 давхар авах хичээ. Хамгийн гол юм бол Басгүй гэдэг хашман байхгүй би байхгүй. Бүгд байхгүй. Тэгэхээр манай их багш хөргөс тийм эзлэгч Басгүй багштай үсгдүү яах гэж. Сэнэтari бүгд болохгүй. Ташуураар олгож ирсэн чинь ташуураар татах шиг. Одоо тэгээд багштай би багшаа ташуураар юу гэх юм бол за тэгээд дараагийн ажил үйлчлэн гэсэн бүгдээ баярлалаа. Чадхаа хэрэг сайхан тоглолт тавхан өгүүлж манай гурав хүүхд их мэрэж ажиллаа тэгээд
тэгэл өөр юу болов да. Тэгээд их хөгжмийн мэргэжлийн сургалтанд төгсөөр ирлээ. Зэдэгтэй байж, эмгэг цэгцтэй байж, энэ сайхан хөгжмийн урлагийг Монгол улсаадын хэмжээнд дэлхийн айд амжилттай хөгжүүлэх бүлэгтэй баа гэж хэлээ. 다 오늘 아무튼가 했지. 오늘 둘이 초기 아가씨도 있어요. 초기 어이 생각이 있는 거. 오늘 Санкт-Петербургийн Мариинский театр, Москвагийн Большой театр их хорын концерт үзэх шиг боллоо. Одоо энэ гурван урлагийн англи сүмд суралцаад юу сурснаа, багшийнхаа эрдэм яаж өгж явснаа бид бүхний талиусанд маш их баярлж байна. Энэ сайхан одоо сургаж эрдэм сургасан, хөгжим сургасан, өтөн оруулсан Монгол Улсын консерваторийн бүх багш нарт мэхий ясъя. Монгол Улсын залуучуудыг хөгжимд урдагт ингэж орлуулж ингэж сайхан хүмүүжил соёлыг олгож байгаа би их баяртай байна. Тэгээд хөгжим бол хүний сэтгэлийг ариусгаж оюуныг хөгжүүлдэг маш сайхан үдтэй хөгжим байгаа газар бол дандаа сайн дэлгэрч байдаг ийм очиртай. Тэгээд манай ачуу энэ сургуулийн төгсөж байгаа юм байна. Ачуугийн сургуулийн амжилттай төгсөөрэй. Улсынхаа шалгалтыг амжилттай өгөөрэй. Урлаг соёлынхаа ажилд их амжилт үзүүлээрэй гэж өвгийнхэн зүгээс гарын бэлэг гартуулъя. Гол бүлээ ойлгохаа мартсан баярлалаа гэж хэлэхээ мартсан. Бидний ард надаас илүү айхтар хөдөлмөр хийх байна. Зулаа агшигаа өрж байна тэгээ баярлалаа. Энэ зулааг нэг цул гэж багш байхгүйсэн бид гурвч бас яач бид дөрвч яач гэсэн юм. Зулаа их цул багш концерт хийх гэж ирэх нэмдэг ажил. Зулаа багштай баярлалаа. Энэ цагаан урлагийн амжилттай төлөвлөсөн гурван шавьд маш баярлалаа. Улсын шалгалтанд өндөр зөндөр амжилт хүсье. Улам их хийж бүтээж бэлдээрэй. Тэгээд үйлчлсэн та бүхэнд маш баярлалаа. Өнөөдрийн тоглолтыг нэгэд өндөрлөж байна. Баярлалаа.